За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн уншлагаар өвөг дээдсээс нэрвэлж буй сургаал, үг, сануулга ямар зүйл байх нь вэ гэдгийг нь уншнаа. Тэгээ та бүхэн 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За өвөг дээдсээс нь ирүүлж байгаа сануулга мессеж анхааруулга юу байх нь вэ гэхээр ерөнхийдөө нөгөө удам гисаныхаа үр үндэс та бүхнийг ингээд илүү бүтэн эрүүл сарвал явахтал их талархдаг гинэ. Одоо гэр бүлтэйгээ маш их тийм хайр инрэлтэй нэг ойлголцсон нэг тийм төлөв төвшин байхад их талархдаг гэж байна. Тэгээд нөгөө амьдралдаа ингээд маш их ядрах, гундах, туньях, зовох, зүдрэх, уйлах, дотроо шаналах энэ бүхэнд чинь элэг эмтэрдэг гэж байна. Маш их тийм ерөөсөө тэгж нөгөө маш их тийм гундуу байгааг чинь харах их хэцүү байдаг шүү гэж байна. Тэгээд нөгөө олон аавын хөвгүүдтэй маш их тийм зөв зөөлөн зэрэгцээ оршоороо хизээч нөгөө буруу зөрүү үйл тавилан бүү хийгээрэй гэж байна. Буруу зөрүү үйл тавилан хизээч бити хийгээрэй. Нэг үгээр хэлбэл хүн байгаараа гэдэг тийм том сургаалыг альдж шүү. За маш тийм хүн байгаараа гэж байна. Тэгээд нөгөө альва нэг тийм амьдралын жижиг сажиг томч вэ, жижигч вэ, элдв янзын тийм шуурганд ерөөсөө тэгж нөгөө гундаж болохгүй шүү. Тэрийг ингээд даагаад ингээд гараараа гэдэг тийм мессежийг хэлж шүү. За даагаад гараараа. Ямар ч байсан нөгөө өөрийн чинь үүрэх ёстой үйл тавилан болохоор энэ заяад замнал ингэж тохиолдож байгаа. Тийм учраас ингээд даагаад гараараа гэж байна. Тэгээд ингээд нөгөө маш их юм залбирал үйлдэхтэй, дурсан санахтаа альва бүхнийг ингээд шүтэн бишрэхтэй тий. Одоо хорвоо ертөнц дэлхий одоо юу байдгийг од гариг ирэхс одоо ламбо одоо юу байдгийг тэр болгоныг ингээд шүтэн бишрэхтэй хизээч зөвхөн зовж байгаа үедээ бити аврал ирээч гэж байна. Дандаа нөгөө болохгүй байгаад бүр ингээд эцсийн тулгасныхаа дараа нөгөө тавилан ирдгээ болоороо гэж байна. Өмнө нь ингээд түрүү нөгөө хүн байгаараа гэдгийг хэлсэн шүү дээ. Хүн байна гэдэг чинь өөрөө өөртөө инрэлтэй байж, өрөөл бусдаа ив түнжинтэй байж, заяа замлаа зөв гэрэлтүүлэхийг хүн байгаараа гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хизээч эцсийн тулгасчаад заяа замлал бити гуугаач гэж. Дээдсээс нь энэ их юу том анхааруулга мессежийг хэлж байна. Тэгээд нөгөө нэг хорвоо дэлхийтэй ерөөсөө нөгөө нэг тэрсэж болохгүй шүү гэж байна. Зөв бурууг нь хизээч бити заагаараа гэж байна. Тэгээд нөгөө хизээч би хаана алдсан бол гэд ерөөсөө ингэж бити бодоорой. Хорвоо дэлхийн жам одоо ирж уцхын тавиланд багтдаг учраас ийм үйл тавилан ингэж эргэлдэж байгаа гэж байна. Тэгээд нөгөө лус газар дэлхий ус унд горих үйл тавилан хизээч бити саатуулаараа гэж байна. Тэр нь болохоор хизээч тийм гол усны үйл тавилангаар оролдож барьж тэгж нөгөө бохирдуулах, барих эсвэл тэр гол усны урсцыг өөрчилж барих марих тэр элдв бусын тийм асуудал руу хизээч бити ороороо гэж байна. Нөгөө үлийн тэр заяа замнал гэдэг юм үнэхээр байдаг учраас тэр ингээ хатуурхалт нь ингээд үргэлж очдөг шүү. Тэгэхээр нөгөө их дэлхийтэйгээ их ингүй сайхан харьцаарай гэж байна. Тэгээд нөгөө удамд нь нөгөө нэг сургуульд сурч чадаагүй үр үндэс
юу нэлээдгүй байгаа л тийм хүн сонсож байгаа байхгүй юу? Яг энэ юу нэгдүгээр группийг. Тэгэхээр нөгөө эрдэм мэдлэгийн үүлэнд ерөөсөө ингээд их сайхан шамд гэж байна. Тэгээд өөрөө өөрийгөө ол бүх зай замлыг гэрэлтүүл тэгэж хэлж юм да. Эмэгтэй мөртлөө эрэгтэй юм шиг алимгийн үстэй өөртөө нэг айхтар тийм айхтар шинэ хувцс ингээ байнга аваад идэггүй аривлан хямгч яг нэг тийм хүн яг ингээ сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд тэгээд нөгөө юу л гэж юм л та. Тавиланд орхигдсон юм ерөөсөө огт биш шүү гэж юм. Тэгээд нөгөө надад одоо юу ч хэрэггүй гэдэг маш их тийм нөгөө өөртөө байсан их үнцэнтэй хүнээ үгүйдүүлсэн эсвэл ингээд нөгөө хүнээсээ болсон хагцсан салсан иймэрхүү зай замлалтаа байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэгээд одоо надад юу ч хэрэггүй гэдэг ингээд бүх юм ингээд орхиод ингээд явж байгаа тийм үр үндэс юм ингээд энэ группийг сонсож байгаа хүмүүс донд байгаад байгаа юм байна л та. Тэгэхээр одоо тэгж болохгүй гэж байна. Заяа замлыг бүтэн байлгаад ингээд бүр өөрөө босож тэмц хондог өргөх өдөр ирнэ хүч чадлыг ингэж илгээнэ гэж байна. Өвөг дээдсээс нь. Сэтгэлийн амар амгалангийн чимийг угаасаа идэлнэ гэж байна. За юу. Тэгэхээр нөгөө хизээч бити ингэж нөгөө юу яа. Урваа, гунд. Тэгээд бурхан чөтгөр хоёроор зэрэг наадаж болохгүй л гэж байна. Тийм айхтар том сануулга хэлж шүү. За. Амар том сануулга гарсан учраас би дахиж хүзэж татмааргүй болчлоо. Бурхан чөтгөр хоёроор зэрэг тоглож болохгүй гэж байна. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр үхэл амьдрал хоёроор зэрэг наадаж болохгүй. Үхсэн чи ядхийн үхээд үгүй болчи би байгаа болохоор ингээд би амьдралаа хичээж яхад амьдрал миний сансаар болохгүй байна. Би заавал яагаад ингэх ёстой юм? Би зүгээр л ингээд байхгүй болоод өгье ч гэдэг юм уу те. Амаараа тэгж яриад байгаа мөртлөө амьдрахыг хүсэж байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө бурхан чөтгөр хоёроор зэрэг тоглож болохгүй. Дандаа гэгэн үүлийг, гэгэн замлыг, гэгэн мөрөөрөө, гэгэн амаараа, гэгэн тавилангаараа цацруулж заяа тавилангаа тэгшилж яваа миний хүүхэд гэж байна. Тэхийн болвол хорвоо дэлхий чамд бүх зүйлээ өгнө гэж байна. За юу. Үнэхээр гайхалтайгаар өгнө гэж байна. Гэхдээ нөгөө ерөнхийдөө чөтгөрөөр ерөнхийдөө жоохон оролдсон гэдэг шүү. За. Тэгээд юм чинь маш их тийм уучин мухантай бай. Төргөн уураа бойл гинэ. Өөрөө өөргөө барьж сур гэж юм. Маш их тийм тайван бай. Уужуу бай, ухаантай бай, биеэ ингээд захирж сур. Нөгөө огшсон зүрх сэтгэлээ ингээд нэг юм гүнзгий амьсгауд нэг тайвширлаа олдог штэ тий. Яг тэрэн шиг л тэгээ тайвшраатгаал гэж. Тэгээ одоо чиний нулим сангалттай гэж байна. Маш их юм одоо нэг бүр зүрх сэтгэлээ уруулсан хүн энэ дэр энийг сонсож байна. Тэгээд ингээд зүрх сэтгэлээ уруулсан тэгээд нөгөө өвөг дээдсээс нь заяа замлаас нь одоо ингээд одоо хүн илгээгээд гэдэг шиг одоо нөгөө заавал одоо ирж уулзах хэрэгтэй шүү. Ийм мөн дээр очиж юмаа засуулаараа ингээрэ тэгээрээ гэдэл одоо ингээд хүн ингээд хилээд юм уу дээрээс чинь хилээл одоо заас уулзах хэрэгтэй маань уучрах хэрэгтэй маань энэ заяа замлаас засуулах хэрэгтэй маань гэл ингээд засуулаад явж байгаа чинь өвөг дээдс чинь чамааг хамгаалж чиний нулимсыг арчиж байгаа гэсэн үг шүү гэж шүү. За юу. Зөндөө олон удаа ингэж юу яасан байна. Өөрөө чинь ингэж
аргадаж, хамгаалж зөндөө олуудаа ингэж хамгаалж хичээж явж байгаа гэж шүү заа юу. Хизээч чи орхигдсон юм бишээ гэж юм. Энэ болохоор нөгөө өвөг дээдсээ мэдхгүй, өвөөгөө мэдхгүй, аваа мэдхгүй ч гэдэг юм уу те. Уулзж байгаагүй, эсвэл намайг багад өнгөрцөн, би тийм мэдхгүй гэд ингэж байгаа хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр өвөг дээдэс гэдэг хүн чинь байж ээж өнөөдрийн та энэ бичлэгийг сонсоод сууж байгаа. Тийм учраас ингэж амар сайхан ууж ухаантай их нэгийг бодож хоёрыг тунгааж сонсороо заа юу. Тэгээд нөгөө бүтээгүй гэрлэлттэй хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь ингээд дээдсүүд нь ингээд маш их тийм жоохон чамаас ч илүү гонигтай байна гинэ. Нөгөө түрүү нөгөө анх эхлээд гарах чинь нөгөө бүтэн заяатаа ингээд хайр нэрлэлээр дүүрэн байхад чинь харахад сайхан байдаг шүү гэд өвөг дээдс чинь ингээд хэлсэн штэ. Гэтэ нөгөө энэ дээр ингээд нөгөө бүтээгүй гэрлэлттэй хүмүүсийн хувьд болохоор нөгөө тэрэнд чинь ингээд асар их гундж гин гинэ. Болдог болвол ингээд дэрэгдэн ингээд нэг юм хань бараа олоод ингээд авчруулчмаар юм шиг тийм л их зүйлийг хүсэж хүлээж байна гэж байна. Тэгээд одоо миний хүүхд өөртөө хамгаалт аваараа гэж байна. Тэгэхгүй бол ерөнхийдөө өөр төр чинь ингээд нэг жоохон дайралтууд ирээд идэг юм байна гэж байна. За. Дайралтууд гэдэг нь болохоор хил лам, хэрүүл тэмцэл, одоо атаажтөө харцагаан хил лам одоо юу гэдэг юм. Одоо энэ одоо бүтээгүй гэрэлттэй хүмүүсийн хувьд болохоор эр нөхрийн им булаах гад байна уу? Эсвэл одоо нөгөө их нэртэй хүний их нэрийг нь одоо өөр ир булаах гад байна уу? Одоо эрэгтэй хүмүүсийн хувьд те ингээд нөгөө маш тийм хамгаалт аваараа миний хүүхдээ л гээд юу яагаад байна. Тэгээд ерөнхийдөө бол өөрлөө чинь юу яах юм бэ да. Нөгөө утахгүй одоо нөгөө чиний зай замлыг чинь бүр ингэ бүтэн сар шиг болгох тийм хүнтэй чи заавал учрна. Тэр хүнээр одоо заяа замлаг ийгүүлнэ, хийлгэнэ. Засал ном хийлгэнэ гэсэн үг баг. Тэгээд нөгөө хизээч өөрийгөө бити ингээд нөгөө би яах вэ гэд хамгийн хойно бити хоцроод ээ гэж юм. Одоо хатуурхал одоо ингээд нөгөө тогоо дөрөн хоол ичээд эхнээс нь ингээд аягалдаг штэ тий. Тэгэхээр за яах вэ би яах вэ тэр одоо энэ би имэдэхгүй чээс яах вэ эсвэл наадхаа зүгээр үлдээчих би үлдсэний л идчихэж гэдэг юм уу тий. Зүйлүүл шилж байгаа шүү. Ингэж өөрөө өөрийгөө тийм том юмд одоо ийм зай замлынхаа үлийг бити ингэж нөгөө юу яагаад ээ гарцанд нь гаргаад ээ гэж юм. Одоо ингээд өөрлөч нь одоо нэг ийм хатуурхал чиглэлсэн байх шүү гэж сануулж шүү за. Одоо чи тэрийг болохоор мэдхгүй за энэ удаа за энийг л ингэчүүл гайгүй баха энийг л ингэчүүл гэж чи их олон удаа нөгөө юм хийж явсан хүн бэ за юу. Тэгэхээр нөгөө одоо өөрийгөө бодох цаг чинь болсон гэж байна. Тэгээ одоо чамд ганцхан том сануулга хэлж байгаа нь нөгөө хөлөөрөө толгоо хийж болохгүй толгоогоороо хөл хийж болохгүй шүү гэж. За юу. Тэгээд нөгөө туслах хэвээр хүндээ туслахгүй гэж нөгөө шал дими шал хэрэггүй ашиггүй хүн хогнуудад ингээд тус дим хөргээд яваад байдаг ч хүмүүс сонсоод шүү. За тэгэхээр өвгдээдс чинь болохоор энэ дээр нэг жоохон тиймэрхүү юутай байна. Гундуу байна. Тэгээ чамааг их олонтоо яваараа гэж байна. Маш сайхан тийм тамиртай, бидтай, найзтай, нөхөртөө, хамтралтай, тий, ажилтай, алавтай, багтай баг хамт олонтоо тий их л сайхан олонтоо яваараа л гэж. Тэгээд явах замыг чинь ингээд үргэлж гэрэлтүүлнэ л гэж ам гарч яшээ заа юу танаа энэ юу өвгдээдсүүд нь маш их тийм сайхан гэгэн замлыг амлаж байна. Тийм болохоор альва нэг зүйлд ерөөсөө гутарч гундааж элдв үйлс болох хэрэггүй. Тэгээд нөгөө энэ юуны одоо энэ нөгөө нэг бүтээгүй гэрлэлттэй хүмүүс л гээл ингээл нэг одоо нэг ойр нэгээрээ үлдсэн заяа замлалтал иймэрхүү хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ ингээд ойр нэгээрээ үлдсэн байгаа энэ заяа замлын засчих юмсан гэдэг тийм мессежийг өвгдээцээс нь ингээд өгöd байгаа учраас яг энэ одоо ойр нэгээр байгаа ийм хүмүүс яагаад гэрэлтэн ингээд заяа замлалт нуртан үргэлжлээгүй эсвэл ингээд
одоо хань ижлэн амьдралын замнаас ингээд эрт буцчих уу яач уу одоо нэг иймэрхүү хатуурхал дээр их энэ дээр их санаа зовж जैन. Тэгээд тэр их дайралтуудаас их санаа зовж जैन. Тэгэхээр нөгөө энэ тал дээрээ нөгөө хувийн үнэлгээ авах гэж байгаа хүн байх юм бол нь хувийн үнэлгээ авч болно шүү. За энэ хоёр заяа замнал дээр л ер нь тэгээд нэг элэг бүтэн гэр бүлтэй байх тэр юунд хайр инрэл төгсөн тийм байхыг л их юу яагаад ах юм. Хүсэн хүлээж гинаа л гээд ах юм. Цаг эргэлдэхээс хизээж битээ гэж байна. Цаг хугацаа өнгөрөхөөс цаг хугацаа урсан одохоос хизээж бүүэ гэж байна. Тэрийг хизээж зогсоож болтгүй заяа замнал байхгүй юу? Тийм учраас нөгөө иймэрхүүд нөгөө үүлд ингээл амар их санаа сэтгэлээ чилээгээд ингээд байгаа. Тэгээд энд нөгөө нэг ихээс төрсэн хүмүүсээс одоо игнэгт нэг нь одоо ингээд буцчихсан одоо байхгүй болцсон эсвэл одоо байхгүй болцсон хүмүүс сонсож जैन. Тэгээд дахиад нэг нь болохоор одоо нэг ихээс нэг одоо гуруулаач байдаг юм уу дөрүүлээ ингээд байж итэл одоо нөгөө нэг нь ингээд нэг жоохон гундуу яваад одоо ингээд нэг хорвоо дэлхийн замналд одоо уур мананд ингээд уусаад алга болох гэж байгаа юм шиг л нэг юм хатуурхал хүлээгээд байгаа хүмүүсээс сонсоод шүү. За тэгэхээр энэ дээр нөгөө яг ямар хүн нь ингээд ийм хатуурхал хүлээгээд ингээд буцах гад байна вэ гэдэг юм а бас нөгөө уншлагаараа бас авч болно шүү. За тэгэхээр нөгөө энэ дээр нөгөө олон хүн үзэж байгаа учраас би нөгөө ерөнхийд нь хилчээд байгаа шүү. Тэгээд нөгөө яг нөгөө энэ үйл тавилангаар ингээд наривчлан сурыг гэсэн хүмүүс нь бол юу яаж холбогдож болно шүү. За үргэлж хүүхдэрээ л байна гэж байна. Өвгдөөцийн хувьд чи хинч байж болно. Гэхдээ үргэлж нэлхаараа үр үндэс минь тэгж харагдана шүү л гэж байна. Нэг сайхан үйл мессеж дамжуулж जैन. Тэгээд ямар ч хэлсэн одоо үр үндэс минь одоо яаж ч явсан чи минь миний үр үндэс нэлхаараа хүүхдэрээ гэж л хэлүүлж байна да. Хоолой цангараас сони болчихлоо. Шинээр төр уулзах хэвээр хүмүүстэйгээ уулз. Зорилгынхаа араас яв гэдэг 3 юм нэмж хэлж байна. Шинээр төр одоо байгаа өөрийгөө өөрчил. Заавал тэгэх ёстой гэж байна. Уулзах хэвээр хүнтэйгээ уулз. Хожим нь харамсна гэж байна. Заавал уулз. Яагаад ингэж хоёр биений харахаас ашгүй заяа замналтай байгаад байгаа юм бэ? Уулзах хэвээр хүнтэйгээ уулзаа гэж. Цаг хугацааг их гэрэлтэй хийгээд өнгөрөхий чинь хэлээд ах шиг байна. Тэгээд зорьсон зорилгынхаа араас яв зүтг гэж байна. Бодлоос ашгүй байгаад иж болохгүй үйлдэл хий гэж байна. За юу. За тэгээд өөр нэмэлт зүйл хэлж гэнэ үү гэдгийг хараад өгөө. Тэгээд 1-р группийнхаа уншлагыг өндөрлөе. За. За ажил төрлийн чинь үйл заяа замналыг хэлээд ах шиг байна да. Ерөнхийдөө нөгөө хизээч нөгөө ажил албаны харилцаатай хүмүүстэй нөгөө нэг сархтын ширээнд битгий суугаараа гэж байна. Мэдв. Ажил албатай холбоотой албан харилцааны тим харилцаатай хүмүүстэй сархтын ширээний ард бүү суугаараа. За заяа замнал дээр одоо суух юм зөндөлөх тааралтгал юм шиг байна. Тэгтээ хизээч элдв зоогийг хэтрүүлж битгий хүртээрээ гэж байна. За юу. Тэгээд нөгөө хоёр дахь нь болохоор одоо нөгөө маш их юм бодол болоод хүлээгээд байгаа тэр заяа замналаа одоо хайртай хүн чинь юм болвол хань ижлийнхаа заяа замналыг даллуулаад дэрэгдээ аваад гигэн тунгалаг болооч гэж байна. Байнгын л нэг хүний мөрөөсөл болцсон тэр чинь хин юм бэ гэж асууж байна.
Тэгээд өвгд эцтэйгээ сайхан ярилцах хэрэгтэй. Өөрөө амьдрах шиг сайхан юм байдгүй маа гэж байна. Өрөөлийн нүднээс дэлдчиж битээ амьдраараа гэж байна. Баг зүүж битээ амьдр, өрөөлийн нүднээс дэлдчиж битээ амьдр гэж шүү за. Тэгээд энэ нэг бас нэг хайртай дотны хүнээ бас тэнгэр твшээдсэн хүмүүс сонсоод тэгээд тэр хүнээ айгүй их бодоод ингээд хүлээгээ бүр ингээд бодлоос нь гарч өгөхгүй ийм л заяа замл байгаад байна. Тэгээд нөгөө уулзыг гэвч уулзч болдоггүй гээд нэг дууны үг орж ирээд ах юм. Тэгэхээр энэ одоо нөгөө уулзах хэвээр хүмүүс уулзч чадахгүй эсвэл одоо ингээд гадаад дотоодод амьдраад байна уу? Уг нь Монголтой байвал уг нь уулзчмаар л юм тий. Тэгэхээр ингээд нөгөө маш их тийм том юм юмны алхаад очиж болохгүй байгаад ийм сонин нөгөө гол ус биш мөртлөө дээгүүр нэм ямар ч тийм юу байхгүй юм шиг. Шат байхгүй, гүүр байхгүй юм шиг л тэгэл нэг тийм заяа замлтай хүүхд сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юуныхаа талаар нарийн уншилгаа, хувь уншилгаар л авах юм байна да. Ерөнхийдөө маш том мессежүүд гарч ирээд байна. За тэгээд өвгд эдс нэмэрхүү заяа замлыг хэлж байна да. Тэгээ сайхан зорьсон зорилгынхаараас тууштай явах юм байна. Тэгээд ерөнхийдөө эхнээс нь ингээд дуустал нь ингээд сонссон учраас та нар маань тэгээд нэгийг бодож хоёрыг томгоо нэзээ. Тэгээд их сайхан өвгд эцтэй хүмүүс байна. Их сайхан сургаал үг айлдж байна. Үнэхээр их талархал илэрхийлж байна энэ өвгд эцэст нь. Тэгээ баярлалаа та бүхэндээ энэ хүртэл сонссонд. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За 2 дугаар группийн хүмүүсийн маань өвгд эцэс нь болохоор юу гэж загч яан вэ гэхээр нөгөө маш их хөдөлмөрлөдөг өөрийнхөө гараар ам амьдралаа бүтээж байгаа, босгож байгаа энэ заяа замлалт нь бол маш их талархдаг гинэ. Тэгээд нөгөө дандаа их тийм уужим ухаантай алсыг харж яваараа гэж байна. Тэгээд ингээд нөгөө асрал их буйнаа өгөөжөө бусдаа их сайхан хуваалцдаг байгаараа гэж юу яаж шүү, сануулж шүү. Тэгээд нөгөө хизээч ядрахгүй юм шиг бити их зүтгээрээ гэж байна. Хорвоогийн замнал хатуу үедээ хатуу шүү. Тийм учраас нөгөө хүч чадлаа гамнаараа, биеэ бодороо биедээ их гамтаа байгаараа гэж онцгойлон их анхаараалаад байна шүү. За тэгэхээр нөгөө сэтгэл зүрхний асуудал гэхээсээ илүү биеийн хүчний тамир тэнхийгээ жоохон тэтгэж явах хэрэгтэй шүү. Биеэ бодороо гэж ингэж маш их тийм анхааруулгыг өгөөд байна. Тэгээд ерөнхийдөө энэ удам өгсөн маань болохоор одоо нөгөө эр хүний ноён нуруунд болвол их дээшээ хэмэртэй байх ёстой удам шүү гэж байна. Чадaltaа хүчтэй бүх амьдралыг аваад явах тэнхээтэй тэгж оршин тогтнох ёстой шүү гэж хэлжээ шүү. За тэгээд нөгөө бүсгүй талаа болохоор ерөнхийдөө тийм нөгөө сэтгэлийн амар амгалантай их сайхан инээд цацруулсан мишээсэн тэгж сайхан гэрэлтэй гэгээтэй яваараа гэж тэгж хэлжээ шүү. За юу. Тэгээд нөгөө хамгийн гол нь одоо нөгөө биедээ инэрэлтэй байгаараа гэж сануулад байгаа нь болохоор одоо жоохон удам агсанаас нөгөө би хаана ингээд нөгөө айгүй их тэгж өвдөөд одоо ойрын хүрээллийн хүмүүсээс нь ингээ өвдөөд бүр ингээд нилээд хүнд өвдсөн тийм хүмүүстэй удам энэ группийг сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хитрхи оройтхоос өмнө одоо нөгөө элдв босын тэр эмнэлэг домлогынхаа юу газрыг сайхан бараадаад бие эмнүүлээрэ гэж байна. Тэгээд нөгөө хүний хүнтэй найрсаг яваараа гэж байна. Нөгөө сайхан нөгөө төшиг болсон тэр их сайхан хүмүүстэйгээ чин үнэнчээр байгаараа гэж байна. Одоо бүх амьдралын заяа замналынхаа туршид нөгөө зарим нэг тийм
одоо нэг үгээр хэлбэл нэг юм хоёрын хооронд тийм муухай зан амьдралын их нухчаан донд огт хэрэг байхгүй шүү гэж байна. Тэгэхээр энэ үгийг нь өстой айгүй сайхан бодож яваарэ. Хөдөлмөрлөх хэрэгтэй гэж байна. Маш сайхан хөдөлмөрлөл. Одоо нэг бүр ингэж зүгээр битгий суу гэж байна. За юу. Тэгээд маш их сайхан хөдөлмөрлөхийн цагт бол одоо үнэхээр бүр дэлгэр өгөөж нь бүр ингэж халигд салгаад ирнэ гэж байна. Тэгэхээр одоо нөгөө юу яасан юм байна л да. Ингээд нөгөө маш их тийм нөгөө гомдомхой зүгээр сууж агаад одоо тэнгэрээс юм унаад ирнэ гэдэг шигтэй. Тийм тэнгэрээс шууд зүгээр сууж яхад нь юм унаад ирнэ гэж байхгүй шүү дээ. Маш сайхан хөдөлмөрлөө гэж байна. Амьдралын төлөө зүтгэг гэж байна. Тэгээ жижигхэн юм дээр бити хизээч бити шантар гэж хэлж шүү. За. Жижигхэн юм дээр шантраад л гомдлоод л туниад л ингээд суугаад байх шүү хөөхөд минь тэгэж болохгүй шүү гэж байна. Тэгэхээр нөгөө үр өгөөж нь үнэхээр их сайхан дэлгэр тэгш хүрээд ирнэ гэдэг шүү. За. Тэгээд тэр нөгөө нэг юм нутаг нугын үйл заяаг нь ингээд айгүй сайхан тэгж эргэх ёстой юм байна. Одоо их олон хүлийн газар амьдардаг гэд юу байгаад одоо нөгөө хот хүрээ газар гэдэг юм уу одоо нөгөө аймаг юу байдгийг одоо гадаад дотоод тийм зай замлд амьдардаг бол нутаг нугын минь эргэж их сайхан за эргэж очтгүй маа гэхэд их сайхан нөгөө дэлгэр тэгш сайхан нөгөө шүншиглэж шүтэж дээдлж яваараа гэж байна. Үйл тавилангаа даатгаж яваараа гэж шүү заа юу. Тэгэхээр ингээд нөгөө айгүй сайхан бодох ёстой юм байна. Тэгээд одоо нөгөө амьдралд нь одоо нөгөө энэ удам хсаных нь үр үндэс нь болохоор юу яасан юм байна л да. Зүрх сэтгэлийн маш их тийм гүнзгий шарх авсан хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө энэ заяа замлаа одоо зүгээр эдгээ зүгээр март зүгээр зайлуул одоо энэ нөгөө орчлон хорвоо дээр энэ болвол ерөөсөө нэлээд жоохон зүйл гэж би ингэж харж байна гэж байна. Одоо зүрх сэтгэл чинь маш гүнзгий шархалсныг одоо би буруу харж аж магадгүй. Гэхдээ би нэг маш жоохон зүйл гэж харж байна. Тийм учраас миний хүүхд ингээд хайр инэрлэлээр хорвоог дүүрэг, өөрийгөө дүүрэг, зүрх сэтгэлээ хайр инэрлэлээр дүүрэг гинэ. Тэгэхгүй болохоор нөгөө өөрөө болохоор нөгөө өмнө шархалсан энэ заяа замнал дээр ингээд удаан гацаад байгаад байгаа юм шиг байна. Тийм болохоор л нөгөө дээдс нь ингэж сануулга өгч байгаа байх гэж би бодол хувьдээ бодож шүү. За. Яа харахгүй тэгээд их инэрэл дүүрэн яваараа, хайр дүүрэн яваараа гэдэл их захиад л өрөөгөөд л байна. Их бүтэн явах ёстой л гээд ах юм. Одоо юу ядгал юм байна л да. Өөрөг чинь болохоор нөгөө энэ одоо юу дутлаа гэж ингэдэг байна гэд нөгөө чиний амьдралыг замналыг мэдгүй хүмүүс тэгж ярьдгийн гинэ. Дээдс чинь тэгж хэлж байна. Өвгөд чинь юу ч чиний амьдралаар одоо чиний гутлыг өмсөд хоёр алхаж үзээгүй хүмүүс чиний амьдралыг ингээд ярьж хэлцээд байхад нь тэрийг бити юм чиний бод гинэ. Бити тэрэнд нь ингээ гундаад, туниад одоо өстой ёо өстой намайг ингэж хүмүүс ойлгодог юм байна. Ёо би одоо өстой нэрээ одоо боли мели гэд ингээд хамаг сайхан гэгэн тавилангаа бити тэгж орхитуулж байна. Тэр хүмүүсийн тэр заяа замналаар заавал тэгж одоо өөрөө өөрийгөө хохирох хэрэггүй шүү гэдэг шүү. За. Тэгээд нөгөө үг дааж сурах ёстой гэж юм. Тэгээд энэ нөгөө нэг танаа гэрт чинь одоо нэг юу байна гэж ах юм аа. Тийм. Авдар дээр үеэс одоо юу яаж ирсэн тийм авдар байх ёстой шүү. Дээдлэх ёстой шүү. Дээдлэх ёстой идэл шүү гэдэг. Тэг хизээч бити нөгөө нэг
альва нэг тийм юмд гомдож тунж бити нөгөө амархан тэгж сэтгэлээ сэвтээ гэж шүү. За. Тэгээд одоо энд нөгөө гэр бүлийн их сайхан халуун талаан уур амьсгалыг өр өгөөж нөгөө зоос мөнгөтөө нь одоо ингээд өвгдөөдс чинь ингээд удамгүй илгээнэ гэж байна. Тэгэхээр нөгөө илгээсээр ч байгаа бүх ингээд хизээч нөгөө өөрийн чинь ой тойнд хизээч бүтнэ гэж бодож байгаагүй тийм зай замнал бүтсэн бидтэй гэж асууж байна. Ерөөсө огт ерөөсө бодоогүй байж идэл тэр зай замнал чинь бүтсэн бидтэй гэж байна. Тэгэхээр тэрийг нөгөө нэг та өөрийнхөө чадвараар гэр гинтийгээ бүтээчихэж байгаа зүйл бишээ гэж байна. Одоо нөгөө та магадгүй нөгөө юм үздэг хардаг хүнд үзүүлж харуулад бүтгэнүү яах нүгээр заслуул хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэр заяа замлаар чинь дамжуулж ингэж үүлээ дандаа өгдөг шүү гэж байна. Тэгэхээр нөгөө зөвхөн таны өөрийн чинь хичээл зүтгэл ингээд дангаараа нэгээрээ бүх юмыг ингээд бүтээгээд байгаа зүйл биш шүү. Тэгэхээр өвгдээцийнхаа үйл заяа замлыг сайхан дээдэлж яваараа гэд тэгээд шүү. За. Тэгээ ерөөсөө яагаад дурсдаггүй юм бэ гэж байна. Өвгдээцээ яагаад дурсдаггүй юм? Угаасаа за мэдхгүй байж болно л тоо. Тэгээд бид нар чи одоо за аав өө имээгээд ийм л хүмүүсээ мэдхээс ш. Тэрнээс дэш өвгдээцийг бол бид нар мэдхгүй шүү дээ. Гэхдээ мэдхгүй байж болно. Гэхдээ нөгөө талархал өрөөлөө дандаа өргөж байгаараа гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө одоо таны аав чинь аавтаа байж ч аав чинь төрөөд та төрсөн. Аавын аав нь аавтаа байсан гэд үеийн үедээ үргэлжлэх ийм сайхан өвгдээцийн улбаас нь бид нар байхгүй өрөндсөн. Тийм учраас нөгөө дурсж байгаараа л гэдэг шүү. За юу. Тэгэхээр нөгөө энэ заяа замлын заавал биелүүлээрээ талархал илэрхийлж байгаараа. За. Тэгэхгүй бол дурсагдахгүй байна л гэж гондаад байна да. Өнөөдрийн төвшөнд бол нөгөө удам угсаанд нь бүр яй да гэд бүр ингээд нэг юм доройтцсон нэг тийм хатуурхалтай тавилантай хүн бол ер нь бол ховор. Энэ бол нөгөө юуны өр өгөөж юу гэхээр энэ өвгдийн өр өгөөж, өвгд эцсийн чинь өр өгөөж. Тийм учраас нөгөө маш сайхан дээдсээ сайхан хүндлэх хэрэгтэй хүмүүс байгаад шүү. За. За тэгээд нөгөө өвгд дээдсээс нь одоо нөгөө удмын өр үндэстэй юу захиж анхааруулж байна гэдгийг хараадах юм. За ерөнхийдөө ингэж хэлж байна. Нөгөө ямар ч байсан та бүхэн энэ группийг сонсож байгаа хүмүүсээ юу. Ямар ч байсан та нар юм үздэг хүн дээр очино. Заяа замлаа тэгшлүүлэн заяа. Энэ тавиланг өөрт чинь ингэж илгээж байгаа гинэ. Тэгээд нөгөө одоо энэ нөгөө дөнгөж ойрмог хугацаанд одоо ингэж нэг юм удмаас нь ингээд нөгөө тэнгэр болсон хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Хизээч нөгөө нэг үгүйд чинь гэж огт бодоогүй хүн үгүйдсэн ийм удам ухсаатай хүмүүс яг энэ группийг сонсоод байгаа юм байна. Тэгэхээр нөгөө ерөөсөө л нэг яагаад ингэж юу яасан юм бол тоо. За ямар ч байсан л ингээл энэ удмаас бол одоо нөгөө хүний ам гарсан, бурхан болсон юм байна. Ерөөсөө л тэгж бүр ингэж хизээч төсөөлтөнд байгаагүй хүн ингэж хүрээд ирсэн гинэ. Өөр дээр нь. Тэгээд тэрийг ерөөсөө огт ингэж хизээч одоо бүр хизээч огт бодоогүй түүнийг ингээд өнгөрчин бурхан болчин энэ заяад замнал дээр энэ цаг хугацаанд ирнэ гэж бодоогүй гэд ингээд маш их юм харамсал гонигтай байна. Тэгээд энэ заяа замналынх нь үйл тавилангийн тэгшлэнэ гэж шүү. За. Яг тийм юм хэлж байна. Тэгээд нөгөө хизээч бити одоо нөгөө сэвлэг дайхаараа хизээч бити оролт гэж байна.
Одоо яг нэг багтаа бид нар сэвлэгээ агуулсаа дандаа ахуулсан байдаг шүү дээ. Тэрнээс хойш ингээд яхаараа ингээд үсээ өнгийн өөрчлөөл ингээд 9 шид болгоол ингээд идэг шүү дээ. Хизээч тэгж үс сэвлэгээрээ олон битийд оролдороо гэж сануулж байна. За юу нэгдүгээрт. Хоёрдугаарт нөгөө хүний муу сайн бити хизээч өөртөө ингэж нэлзааж аваад бай гэж байна. Дандаа гигэн бүхнийг ингэж тойлд. Тэгэд нөгөө буцагсдын араас ингээд нөгөө бити тойлд гэдэг юм. Одоо нөгөө буцагсдын араас нөгөө нэг яагаад өнгөрчөө одоо хаана ямар энэ одоо яагаад ингэж вэ гэдэг ингээд амар их бодоод ингээд бүр ингээд итгэж чадахгүйгээр ингээд зай замлыг ингээд хараад байгаа тавилантай юм байна л да өөрөө. Тэгэхээр нөгөө тэг хэрэггүй гэж байна. Тэгээд нөгөө өөртөө биедээ таацуулж дэлгэр тэгш хувцас сунрыг авч өмсөө гэж байна. Одоо нөгөө Монгол дээл хувцаал яриад байгаа шиг байна. Монгол дээл нэг тийм сайхан тийм нэг юм эвлэг зөөл нэг тийм нэг гоё юм ингээд өмсөөчээ гэд өвгдөөдс ч үнэхээр гуйж бүр тэгээд бүр анхааруулж. Вау. Энэ өвгдөөдс чинь бол ерөнхийдөө маш их тийм чадaltaа чансаатаа тийм л их тавилантай хүмүүс юм да. Нөө үзэл бодол нийлдэг, заяа замнал нийлдэг тийм нэг юм дотны сайхан нөхөрлөлийг өөрт чинь ингээд илгээнэ гэж юм. Тэгээд нөгөө амьдралын тэр хатуу их нухчаанд одоо хаанч бүдрэхгүй явж чаднаа гэж юм. Тэгээ заавал тэр хөдөргийг дээл хувцас юу гэдгийг те тэрийг ингээд авч хөдрөх ёстой юм байна. Яалтчгүй. Тэгээд нөгөө бас нэг тийм юутай хүмүүс сонсоод байна да. Нөгөө бас нэг ингээл нэг зүүд нойрон биелээд идэм мэдэг тийм хүмүүс байгаад идэг шээ тий. Эсвэл нэг юм үзмэрч ч юм уу тий. Хүний имийг бас ингээл үзэж мүзээлэдэг тий. Тэгэхээр танаа удамч ч юм бол яхах вэ тийм хүмүүс бэ. Бага. Хөгжүүлж чадвал дийлж чадна. Явж чадвал хүрч чадна гэж байна. За юм. Тэгж хэлж гинэ өгд чинь. Тэгэхээр нөгөө энэ группийг энийг ингээд сонсож байгаа хүмүүс маань тэгээд ховын уншлага авахаар бол авч болно. Тэгээ ерөнхийдөө өвдөцийн цахаас нь ийм зай замлыг хэлж байна. Тэгээд энэ буцагсдын энэ үйл тавилан дээр л ер нь өвдөц чинь хэзээ ч тэгж нөгөө төсөөлтөнд байгаагүй зай замл хүрээд ирсэн. Амар хэцүү хатуу байсан. Ерөөсөө огт итгээгүй. Тэгээ бүр ингээд ерөөсө гайхаад байгаа байхгүй юу? Юунаас болчихв, яачв, ийчв гэж. Тэгээд нөгөө заяа замлыг нь утга учирыг нь тайлах тийм нөгөө чадaltaа хүчтэй хүн илгээнэ гэж юм. Тим хүнтэй заавал угаасаа уулзч үйл заяа замлаа сурах юм байна л та. Зайлшгүй. Вау. Танаа энэ удам угсаанд чинь магадгүй бөө хүн байж магадгүй шүү. Холч бай, ойрч бай хамаагүй заяа. Холын чамаатан бай, ойрын чамаатан бай. Ямар нэгэн байдлаар нэг тийм хүн байна. Тэгээд онцгой нарийн заяа замлыг ховын уншлагаараа авдаа ерөнхийдөө. Тэгэхгүй бол одоо энэ дэр нэг асар олон хүн үзэж байгаа учраас нөгөө бүр ингэж наривчлан уншийгээ тэгэхээр би бүр ингэж хідэн цагаар суух тийм юутай болчих гээд. Юу лээ. Удаан суух болчих гээд. Тэгээд энэ дээр нөгөө нэг юм удмын үйлийг даахгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгээд даах ёсгүй хүн даацсан юм шиг яг ингээд нөгөө товлогдсон тийм нөгөө одоо жишээлбэл ингээд улаач болох хүмүүсийг ингээд цаанаас нь ингээд товлогдсон байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэгж товлогдсон хүн тэгж үйл тавилангаа авч чадаагүй юм уу? Өөр хүн одоо ингээд авцсан юм уу? Товлогдоогүй хүн ингээд авцсан юм уу? Товлогдсон хүн ингээд ерөөсөө
тийм үйл тавиландаа итгээгүй юм уу, буцаацсан юм уу те. Нэг айгүй нэг тийм сонин юм гараад ах юм. Тэгээд нөгөө өмнө ингээд бүр маш юм гэрэлтэй гэгээтэй байсан заяа замлалтаа хүн чинь өнөөдөр хинчиш болцсон юм шиг ингээд асар их юм нөгөө өөрийн чинь дүр зураг одоо өөрийн чинь одоо биеийнхаа одоо нөгөө зүс царайч гэдэг юм уу те бүгд ингээд өөрчлөгдсөн нэг иймэрхүү юм юу яагаад вэ гарч ирээд ах юм. Тэгэхээр одоо энийг би нөгөө маш олон хүн сонсож байгаа болохоор одоо энэ дээр би нөгөө нэг бүр юу яаж нарийн тайллыг хэлмээргүй байх. Тэгээд нөгөө ямар ч байсан ховын уншлага авахаар бол ховын уншлага авч болно шүү. За тэгээд одоо нөгөө одоо эндээсээ нөгөө нэг нэмэлт нөгөө удмынхаа өвөр үндэс одоо ер нь нэмэлт ер нь сануулга захаас юм хэлэхээр байсан байна уу өөр нэмэлт юм байна уу гэдгийг нэг татаад харъя. Зүрхээ битээ сэмлэрээ гэж байна. Хоосон зүрхтэй битээ яваараа гэж байна. Тэгээд нөгөө нэг гэр бүлтэй хүмүүс мөртлөө нөгөө их сайхан нөгөө хоорондын тэр харилцаа юм нь одоо хүрцэнгээ хилчмэрч юм шиг одоо нөгөө бие биенийг нөгөө юу инрэлтэд багтааж чадахгүй байгаад байгаа. Ийм тавилангаа одоо болчих болдгоо мó миний хүүхдүүдээ гэж байна. Ойлголцож болдгоо мó яг цаг хугацаа гэдэг чинь одоо нөгөө яг нөгөө урт юм шиг хэрнээ элсэн цаг шиг богинохон шүү дээ гэж сануулад ах юм. Элсэн цаг шиг богинохон амьдралд хоёр биенээ түшин ойлгооч ээ. Бүтэн байгаач ээ гэж юм. Бүр яа харахгүй тэгж хэлээд юм. Энэ ингэж хэлээд байна. Амьдрал ингээд амар урт юм шиг хэрнээ урт биш гэдэг ах юм. Элсэн цаг шиг богинохон амьдралд их сайхан ив ие олж гэгэн төвшин яваач ээ л гэж байна. Тэгээд энэ дээр ингээд нэг юм саарл өнгийн машинта, цагаан өнгийн машинта, хар өнгийн машинта тий. Иймэрхүү хүмүүс нөгөө сонсож байна. Энэ гурван өнгийг надад харуулж байна. Тэгээд энэ гурван өнгийн машиныг ингээд хөлгөлж яваа хүн одоо нөгөө алсын замд гарах гах шиг байна. Эсвэл хот хооронд явдаг ч юм уу мэдхгүй. Ямар ч байсан тэр алсын замд гарахдаа аян замын ерөөлийг их сайхан гэгэм төвшнөөр бодож одоо сайхан цагаа өргөж тэр дугуй юугаа бүгдийн сайхан ариулж арц гангаар ариулаад тэ бүгдийг ингээ сайхан дэлгэр тэгш болгочоод одоо нэг бүр ингээ зайлшгүй зөрж явмаар газартаа зүг буруулж явж байгаараа гэж байна. Яг баруун тишээ явах гэж байгаа бол зүүн тишээ явж байгаад баруун тишээгаа иргэдэг те ингэж зүг буруулж гарч явах ёстой шүү гэдэг. За юу. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө юу л гараад ах шиг байх юм. Тэгэд энэ дээр нөгөө өмнө нөгөө нэг юм машины нөгөө нэг сэв одоо жижигхэн одоо аваар ослын чи юм уу нэг тийм жижигхэн нэг тийм болсон болоогүй хатуурхалд өртцсөн тийм хүмүүс сонсоод байна машин тэрэгний хувьд. Гэхдээ эсвэл тэр нөгөө аваар ослд орж исэн машин тэргийг мэдлгүй автсан ч хүмүүс байж бас магадгүй шүү. За юу. Тэгээд нөгөө юу яаж болохгүй шүү. Тод улаан өнгийн машин одоо унж байгаа хүмүүс бас их тод өнгөтэй машин унж байгаа хүмүүс бол байна. Гэтэ тэрэн дээр нөгөө жижигхэн юу ич. Дом ич. Тод өнгөн дээр нь нөгөө өнгийн ингээд нэг арай өөр өнгөтэй юм шиг тиймэрхүү юмар ингээд юу яа. Яг өөрийнхөө амьдр гинэ. Өвдөд чинь чамаас тэгж загч юм. За ингээд 3 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. За 3 дугаар группийг сонсож байгаа хүмүүсийн маань өвдөд ерөнхийдөө одоо бодныхаа үр үндэс та бүхэнд одоо өвдөөцээс нь өгөх ёстой бүх зүйлээ өгөөд хамгаалах ёстой бүх юма хамгаалж байгаа шүү гэж хэлжээ шүү. За тэгээд нөгөө та бүхнийг ингээд нөгөө ямар ч үед нөгөө ноён руугаа алддаггүй тэгээд маш их юм сайхан гэрэлтэй гэгээтэй
явж байгаа заяа замналд нь дандаа талархаж явдгаа гэж байна. Тэгээд нөгөө юун дээр жоохон гундуу байгаад байна вэ гэхээр нөгөө гомдоох ёсгүй хүмүүсээ бүү гомдоогооч гэж загчээ шүү. За. Гомдоох ёсгүй хүмүүсээ гомдоогоод байна. Тэрэнд нь жоохон гундуу байгаад байна. Тэгээд нөгөө альва нэг жижигхэн асуудалд хизээж битий тэгж нөгөө гонжихэрч суув. Хизээж тэгж илгээ тэрвэрч битий суув. Хизээж битий бодлогошир. Босоод л тэмц, босоод л алах бүгдийг хий. Нөгөө чадал хүч нь байгаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг ингээд аягүй сайхан бодох хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө удам угсааныхаа үр үндсийг одоо өөрсдийн үр үндсийг их сайхан гэрэлтэй гэгээтэй өсгөөрөө гэж юм. Сэтгэлийн амар амгалантай өсгөх ёстой шүү гэж загчээ шүү. За. Тэгээд яг хуу амьдрал бол юу маш их тийм гацаанд орсон юм шиг заяа замнал нь хүссэн санснаар нь бүтэхгүй байгаа юм шиг тэгж мэдрэгдээд ээж болно. Гэхдээ тэр бол зүгээр төрхөн зуурын асуудлаа гэж хэлж шүү. За. Тэр бол маш төрхөн зуурын асуудал. Тэрэн дээр ерөөсөө нэг тэгж айхтар санаа сэтгэлээ бүүч хилээгээрээ гэд хэлж шүү. За юу. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг өвөг дээдэс чинь болохоор маш их тийм сайхан нөгөө одоо дээдсээс өвлөгдөж ирсэн нөгөө заяа замнал одоо тэр заяа замналыг ингээд төвшин амгалан авч яваараа гэдэг. Одоо удам угсааны үйл тавилан байж болно. Тэгээд ингээд нөгөө дээдлэх ёстой үйл тавилангаа яагаад дээдлэж чадахгүй байгаа юм бэ гэж юм. Өөрөө өөрийг чинь ингээд хамгаалаад явж байгаа тэр их зүйлийг ингээд зөв дээдэлж зөв ингэж авч явъя шүү гэж маш их сануулад байна шүү. За. Альва юмны нөгөө нэг догшрол хатуурхал гэдэг зүйл байдаг шүү. Тэгээд нөгөө хит их бардамнал хэрэггүй шүү гэд бас өөрт чинь анхааруулад байна шүү. За. Тэгээд нөгөө хүн олсны хоёроор ингээд хамаагүй асгаад иж болохгүй. Жохон нөгөө алсыгээ бодож их жохон бодлоготой болгоомжтой бай шүү гэд анхааруулад байна шүү. За юу. Тэгээд нөгөө хязгааргүй их хүч чадлыг ер нь ингээд өвөг дээдсээс чинь л явуулж байгаа гэж өөрт чинь хэлж шүү. За. Тэгээд нөгөө альва зүйлд нөгөө битгий хамгаар гэдгсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тэгээд би ингээд гуйсан штэ. Тэгж яхад сонсоогүй штэ. Ингээгүй штэ гэд нөгөө нэг шаал хинт ширэггүй тийм нөгөө тийм зүйлийг ерөөсөө бити тэгж нөгөө яриад гэдэг шүү. За юу. Тэгэхээр нөгөө юм гэдэг чинь учиртай шүү дээ л гэж сануулад байна шүү. За. Энийг ингээд нэг айгүй сайн бодоод үзээрэй. За юу. Бүр ингээд хэлээл гэж бодоод яваад исэн гэж юм. Ойлгуулъя гэж ойлгуулъя гэж бодоод яваад исэн. Тэгээд ерөөсөө болоогүй ойлгуулж чадаагүй л өнөөдрийг хүрсэн юм байна л да. Тэгээд нөгөө альва амьдрал дээр тэр нөгөө заяа замналаараа бити их наад гэдэг ах юм.
одоо ирж үсгийн хорвоод дээр угаасаа нэг үхэл гэдэг замналаар тэгж их амныхаа зоргоор амархан ярьж болтгүй шүү л гэдэг юм. Тэгээд нөгөө бусдыг яг бусдтай харьцаж байгаа бол яг өөршөө яг хүн байна да. Эн чинь бас хүн шүү дээ гэдэг талаас нь дандаа зөв зөөлөн харьцаж байгаараа гэдэг шүү. За юу тэгэхгүй бол нөгөө би л ганцаараа чадж байгаа, би л дийлж байгаа, би өнөөдрийн төвшөнд өөрийнхөө хүч чадлаар энэ төвшөнд төрсөн ингээд омгшоод ээж болохгүй гэж байна. Тэгээд өөрөөсөө ахмаг насны хүмүүсийг хүндлэн хайрл гэж байна. Ажил албан дээрээч тэр, заяа тавилан дээрээч тэр, ах トゥ олон дондооч тэр. Тэгээд тэр ах トゥ олон дундаа тэр настай намтай хүмүүстээрээ ингээ очиж явах ёстой юм байна л да. Өвгдээдс чинь бүр яхахгүй тэгж хэлээд байна. Тэгээ бити нөгөө маш их тийм альва зүйлд нөгөө бити ингээд нөгөө эргэлзээд нөгөө ацсан шалаанд орно гэж ярьдаг шиг л бити ингэж хоёрын оронд юм дээр эргэлзээд нөгөө буруу замаа бити сонгоод тэгээд байна. Одоо нэг үгээр тайлбарлаж хэлбэл одоо хоёр ийм суглаа авах гэж байгаа. За энийг авах нь явахгүй. За болов энийг авчигээд дандаа тэрийг хоосон гэн аваад байна гэдэг байгаа байхгүй юу. Хорвоо дээр нөгөө битэн ийм өөрийнхөө замналаас болоод нөгөө жоохон азгүй тал дөртөөд байна гэдэг. За юу. Тэгэхээр нөгөө маш их тийм юу өөртөө ихтэйгээр яг чин шулуунаар нөгөө бүх заяа замд гарах хэрэгтэй юм байна. Тэгээ хүнийг хүн гэж харьцаарай гэж хэлээд байгаа нь одоо өөрөө яг энэ замналаараа ингэж явах юм бол ерөнхийдөө жоохон ядрын шүү л гэдэг. За. Ядрын шүү, ачаа үрийн шүү, олонтойгоо яваараа, түмэнтэйгээ яваараа л гэж байна. Тэгээд нөгөө нэг зүйлийг ихэлсэн бол эцийг нь үз гинэ. Хизээж дундаас нь ингээд шантарч хаяад байгаа л тавилантай юм шиг байх юм. Зүтгээд болохгүй юм штэ гэд одоо дээдсийнхээ өдөөс хэлхэл ахaltaа. Тэгтээ дээдс чинь бол яахааргүй эцсийн үзэл гэж юм. Шантрах үе амьдралд бол зөндөөл байгаа. Тэгтээ ингэж амархан шантарч болохгүй. Яг өгөөж нь хүртхийн өмнөх нь л үйл тавилангаа болцоод байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эцсийн үзүүл өгөөж нь хүртэх өгөөж нь илүү маш гайхалтайгаар ирнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйлийнхаа нөгөө эцсийн үз. Эхэлсэн бол дуусга. Хизээш дуусгах чадахгүй хоёрын оронд юу яаж хийчихэд ах юм гинэ. Ингэж хэлж байна. Тайлбарыг ингэж хэлж байна. Энгийн жишээгээр. Мал муулахта амийн таслаад хайдгүй үсттэй. Арс үүлийн хуулаад тэр доторх улаан имийн ингээ болгоод ингээд хоол үндэс боловсруулад ходоод юугаа хийдэг үсттэй. Үлдсэн тэр арс ширүүг нь одоо ямар нэгэн үйл идэл болгодог үсттэй. Яг энэ шиг энэ заяа замлаар бүгдийг нь хийж гүйцээ гэж байна. Тэгээд удвын шавд руу хөвт байсан юм шиг урваач бити яваач гэж шүү. За юу. Тэгэж их адлагддаг байсан юм уу? Яасан. Хизээш тийм байгаагүй л гэж энэ давгна. Их тоогдоогүй юм уу? Тих шаардлага байхгүй шүү гэж шүү. За юу. Тэгэхээр энийг ингээд нэг айгүй сайн бодоорой л гэж. Тэгэд өөртөө эзэн яваараа. Өөрөө л бусд нь одоо өөрийн чинь заяа замналыг тэгж нэг бүрчлэн заана гэж байхгүй шүү гэж байна. Өөртөө эзэн яв гэж байна. Тэгэд маш их ядарсан байна. Тэгээд үнэхээр их ядраад байгаа бол өөрийнхөө заяа замнал дээр тавилан өгөөд нэг жоохон амрах хугацаагаа өөртөө олгоо гэж байна. Тэгээ гомдол мэдүүлсэн бол тэр гомдлсон хүндэл гомдлоо мэдүүлэл тэр зовлонгоо үйл тавилангаа тайл гэж байна. Энд тэнд тоочоод зовлон үлээ тоочоод яваад өөрийн чинь үгийг сонсох хүн алгаа гэж байна. Хинд гомдсон яг тэр тавилангаа л юу яа гэж байна. Тухайн хүндээ л яри гэж байна. Тэгэхгүй нөгөө ойлголцохгүй гомдол үлээ ингээд нөгөө буруу тайлаад яваад байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг ингээд аягүй сайн бодороо за.
Тэр цагт бол хорвоо дэлхий бол хосгүй өгөөж өгнөө л гэж байна. Өгсөөрч байгаа гэж байна. Тэгээд яагаад энэ хосгүй өгөөжийн үйл тавиланг яагаад юм чинээ бодож хүлээж авахгүй байгаа юм бэ гэж байна. Тэгээд нэг юм жоохон ийм гар зэмгний хохирол бол өөрт чинь гараал байдаг юм байна л да. Тэгэхээр тэр болгонд ингэж нурмаач гундаад байх шаардлага байхгүй шүү дээ гэж байна. Нэг удаа алдлаа, дараагийн үйлэн дэлгэрэн штэ л гэдэг байна. Тэгэхээр нөгөө алдсан боломжиндоо харамсаж сууж яхаар одоо өөрийнхөө мутраар бүгдийг ингэ сайхан ихэл гэрэлтүүл хөдөлмөрлөл гэж сануулад байна шүү за. Тэгэхээр нөгөө алдаа оноо байсан бол тэр болгоныг одоо бити тэрний хараас бити нөгөө нэг ингэж их харамсаж бодороо за. Гэртээ одоо нөгөө нэг сэлэмч гэдэг юм уу, морин уурч гэдэг юм уу, нэг тиймэрхүү нөгөө дээдлэн тагсан үйл тавилангаа бүр дэлгэр тэгш юу яал гэж байна. Дээдэл гэдэг юм юуг хэлээд шүү за тэр өвгөт дээдс нь болохоор тийм заяа замлыг хэлж шүү за юм. Тэгээд нөгөө урсгал ус горих булаг шанд заяа замлыг ерөөсөө тийш нэг бохирдуулж болохгүй шүү. Цэвэр ариун байлгаараа л гэдэг шүү за юу. Энэ бол маш том анхааруулга шүү гэж хэлж шүү за. За ерөнхийдөө нэг иймэрхүү юмнууд гарч ийн да. Тэгээд айгуу сайн бодож болгож тунгааж явна эзээ. Тэгээд болсон болоогүй бусдын үг хэлнээс их зайдуу яваараа л гэдэг шүү за. Нөө тэгээд өргөөгчд чинь одоо нэг маш их тийм олон сав суулганы зүйл байдаг юм байна. Тэрийг ингээд нэг жоохон арчлан дээдлж яваараа л гэж юм. Тэгээд ингээд нөгөө өөрийн чинь өргөө гэрийн хойморт нь одоо нэг ханан дээр нэг юм юу ээж магадгүй шүү за. Шаргал өнгийн нэг тийм одоо амтны юутай холбоотой тийм зураг хөрөгч байгаа мó те. Тэр нь одоо юу юм бол доо шүтэх тавилангаа дээдлж яваагүй ээж штэ дэмий үүлийг л дээш нь залцсан байна л гэдэг ах юм. Тэгэхээр энэ одоо дээдс нь ингэж хэлээд ахыг бодоход нэг л юм байгаа л юм шиг байна. Тэгэхээр нөгөө ховын уншлага агуулна энэ дээрээ тодруулга авч болно. Яа харахгүй нэг тийм л юм харуулад ах юм. Хангааг шүт гэж юм. Нутаг нугаа дээдлэгж юм. Тэгээд энэ нөгөө нэг харын үүлээс хоолдог нэ. Тэр нөгөө нэг юутай холбоотой нөгөө хорт зуршлыг л сануулад байна л да. Тэрнээс заавал холдороо гинэ. Хизээш сайн үйл тарихгүй гэж сануулад байна шүү за. Харуу бүрийд ойр нэгээрээ бүү яваараа сэв олно шүү гэдэг юм за. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг
үйл тавиланг чинь илүү их ингээд хараад хилээд өгөх тийм заяа замлыг нь өөртөө чинь бол илгээх юм байна заа юу. Тэгээд нөгөө гарсан болгоно нийгэм нь юу ягаарай, бүү мартаарай гэж байна. Тэгээд сангалзан дурсаараа гэрэлтэй гэгээтэйгээр толдож байгаараа гэж байна. Их л дэлгэр тэгш гэгэн харагддаг гинэ. Одоо удам угсааны үр үндэс үйл бүх юм нь. Гэхдээ нөгөө нэг жоохон буруудаж яваад байгаа тийм замналтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг хит бардамнал хэрэггүй шүү л гэдэг. Тэгээд энэ нараа дээдс чинь юу яах юм бэ? Танаа удам угсаанд чинь баг заларцсан юм уу? Удам угсаанд нь заларцсан юм шиг юм билээд ах юм. Танаа удам угсаанд чинь нөгөө одоо тэр янз бүрийн тэр бөөмөө тэр одоо лам хувирга юу байдгийг те шавлан суугаад лам болсон ч байт юм уу? Бөөмөө болсон ч байт юм уу те. Ерөнхийдөө нэг тийм юм байгаа шүү. Ер нь байгаа шүү гэж хэлээд байх юм. Тэгээд одоохондоо тэр тавилангаа ярихаасаа санаа зовоод идэх ч юм уу, ичдэг ч юм уу мэдэхгүй. Ямар ч хэлсэн дээдс чинь болвол үр удамдаа ингээд юу яасан л гэдэг ах юм. Дэрэгт нь буусан л гэдэг ах юм. Ямар сони юм бэ? За энэ их олон хүн үзэж байгаа болохоор тэгээд нөгөө юу тодруулга авмаараа байвал нь тэгээд юу ягаараа тодруулга нэмэлтийн үлээ авч болно шүү. За юу. Гэхдээ энэ дэр нөгөө дээдсийн зүгээс нэг юм нэмэлт юм захиад байгаа юм нь болохоор ингээд юм. Хүний амьдрал дээр харгуй зам асар олон гинэ. Хаана гიშгэж явахаа зөв олох ёстой шүү гэж байна. Цаг хугацааны эргүүлгийг зогсоож ямар болох штэ. Их ухаантай дэлгэр тэгш үртэй үндэстэй үйл тавилангаа гэрэлтүүлээрэ гэж байна. Тэгэд өөрөө өөртөөгөө үнэнтэй нүүр тулж өөрөө өөрийнхөө нөгөө алдаа оноог дэнсэл гэж байна. За юу. Энэ бол яхахгүй гэж хэлж байна. За өөр буцагсдын үйл тавилан юу холдоод удсан юм байна л да. Одоо нэг буцсан хүмүүсийн заяа замнал ингээд нэлийн одоо үгүйдээд ингээд удсан заяа замнал байгаад байгаа байхгүй юу. Тэгээ трийг ингээд тавьж явуулаад одоо амьдралдаа үйлдэлгээд юм. За юу. Өөрийнх чинь амьдралдаа үйлдэгнэ. Тэр заяа замналыг одоо тавиад явуулчих гэж байна. Оршихуу байж яхад эс оршихуу яг дэрэгт нь оршиж болохгүй байхгүй юу? Амьд хүний хажууд үгүйдсэн хүний тавилан зэрэгцэн оршиж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Тэгэхээр тэрийгээ тасалж тавьж явуул гэж байна. Ер нь нэлээд удсан үний л үйл тавилан гэж хэлээд байх шиг байна да. Тэгээд ерөнхийдөө нэг цаг хугацаатай уралдаж аливаа зүйлийг бүтээгээрэй гэж байна. Хойрох жоохон байгаад ах шиг байна. Тийм болохоор л ийм санал гоогаад ах шиг байна. Нөхрөлтөө маш их үнэнч явах хэрэгтэй байх шүү. За. Тэгжээж маш их тийм хол замналыг туулж чадна гэж байна. Нөхрөлтөө үнэнч байвал хайр сэтгэл мэтгэл биш шүү. Нөхөрлөл гэдэг нь ажил албан дээр байж болно, амьдрал дээр байж болно тий. Сайн найз нөхөд гэл байдаг штэ. Яг тэр найз нөхдийн холбоос холбоог нь хэлж байгаа бах. Магадгүй тэр нэг ажлын хамтралыг чинь нэлж байгаа бах. Түүнээс шаар сэтгэлийн үйл тавилан бол хийгээгүй шүү. За тэгэхээр тэрэндээ их сайхан гэгэн төвшин үнж шудраг байгаараа, үнж шудраг хандаараа. 9 цаг шиг тийм амьдрал дээр одоо нөгөө урт удаан замналыг олохын тулд энэ үйлийг л дэлгэрүүлэх ёстой шүү л гэж хэлж шүү. За юу тэгэхээр энийг нөгөө аюул сайхан бодороо.
Тэгээд нөгөө гомдоож үлдээсэн тэр хүнийхээ нөгөө гомдлыг тайлаад ингээд ойлголцоороо л гэдэг ив хичээгээрээ гээд байгаа байхгүй юу? Маш их тэгж сануулж байна. Өөрөө өөрийгөө өөрчлөгдөж байна гэд нөгөө ерөнхийдөө бити тэгж их санаач хэлж дутуу гундуу байгаад ээ гэж байна. Энд чинь цаг хугацааны заяа замнал шүү дээ гэж юм заа юу. Энийг аягүй сайн бодоорой. Тэгээд их сайхан зоригтой төлөвлөгөөтэй гэрэлтэй гигээтэй заяа замналтай байх хэрэгтэй юм биш үү? За юу. Тэгэхгүй бол нөгөө тэгээд нөгөө альва нэг юмыг дандаа нэг тийм зөв талаас нь харахыг хичээ. Дандаа нэг юм буруу талаас нь хараад ойлголцохыг хүсэхгүй байгаад байна. Тэгээд нөгөө нэг болвол ингээл нэг сайхан гэрэлтэй гигээтэй ингээл яваад байгаа юм шиг ингэж өвгдөөдтэй харагдаж байгаа мөртлөө зарим үед болохоор нөгөө хитрхи их тийм гундуу дутуу байгаад байна гинэ. Тэгээд тэрэнд чинь болохоор ерөнхийдөө маш их тийм юутай байна, сэтгэл чилээд байна гэж байна. Тэгээд тэр нөгөө гомдож үлдээсэн хүнийхээ үйл тавилангийн тэгшлээд гомдлыг нь их сайхан хаацаалуулах хэрэгтэй юм байна. Тэгээд төмний дундаас нөгөө ялгарх гэж хичээгээд яг зүгээр л төвшин амгалан дэлгэр заяатай амьдрахад болно гэж байна. Хитрхи их нөгөө нэг сайн байх гад, хитрхи их онцгойрох гад, хитрхи их чадах гад, хитрхи их хүлээн зөвшөөрөх гээд ингээд ядраад идэг юм биш үү? За тэгэхээр тэгэх хэрэггүй гэж байна. Тэгээд уулзах ёстой хүнтэйгээ уулзах ёстой л гэж байна. Дундуур чинь нөгөө нэг элдв бусын л нэг юм орцсон юм байна л да. Тэгээд тэрнээс болоод нөгөө нэг ан цав үүссэн байна гэж байна. Тэгээд тэр ан цавыг ингээд нөгөө юуны намрын навч шиг хийсгэж хаяад өршөөл уучлалын сонсоод ингээд өөртөө авч болохгүй мүү гэж асууж шүү. За юу. Тэгэхээр ингээд нөгөө энэ гарсан бүгдийг ингээд нэг аягүй сайхан бодоод үзсэн юу. Тэгээд маш их зөв шийдвэр гаргахгүй бол нөгөө нэг алс сэтийн замналдаа ингээд үргэлж ойр нэгээрээ амьдраад байдаг гэж байхгүй зүтэй гэж асууж шүү. За юу. Тэгээд тэр буцагсдын заяа замналыг заавал таслуулж явуул гэж юу яаж байна. Тэгэж шилж байна. За тэгээд ерөнхийдөө тэр өстой яхах бол тэр үйл тавилан болвол байгаа да. Ер нь удам угсаага судлаараа. Үнэхээр энэ өвөг дээдс чинь яг ингэ заларсан байх магадлал тунчиг өндөр юм биш үү? За юу. Тэгэхээр нөгөө маш сайхан мэлмийн хурц хүн эсвэл удамд чинь байгаад байна уу? Тэрэн дээр ингээд заяа замналан залрах гад байна уу? Ямар ч байсан л нэг тийм тавилан бас байгаад шүү. За юу. Тэгээд зүуд нойрын үйл тавилангаа зөв тайлж яваараа гэж байна. Мэдв. Тэгээд нөгөө өөртөө нөгөө хэрэггүй зүйлийг маш их хурааж байгаа хүн байна гэж шүү. За өөрөө чинь. Тэгэхээр нөгөө тэрийгээ нөгөө үйл тавилан болохгүй бол ингэж нөгөө хав дарж суугаад тэр чинь хог новчтой адил шүү дээ гэж байна. Тэрийг ингээд нэг аюу сайхан бодоорой. Өрөө үдэш хар шөнийн үүлэн дээр нөгөө хорт зуршлын үйл өөрт чинь огт зохгүй байна гэж шүү. За юу. Тэгээд нөгөө биел болж ивэл болоо нөгөө бусад нь тийм асуудал ингээд өрнөсөн байсан ч гэсэн тэрийг нэг томбоо ингээд орхиод байна гэж байна. Тэгэхээр тэр юуг нь хизээч битээ тэгж орхиороо. За тэгээд энэ үртэл сонссонд баярлалаа. Та бүхэн маань хувийн шинжилгээ авахаар бол тэгээд хувийн шинжилгээ авч болно. Баяртай.